За төрийн албаны зөвлөлийн даргын баталсан удирдамжийн дагуу өнөөдөр Сүхбаатарын аймаг дээр ажиллаж байна. Сүхбаатарын аймгийн засаг даргын хамгаан газар, нутгийн захиргааны байгууллагууд дээр ажиллаж байгаа. За энэ ажлын хэсгийн гол зорилго нь бол нэгдүгээрт нь төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтэд нэгдүгээр сурчлах, хоёрдугаарт нь төрийн албаны зөвлөлөөс өмнө төрийн албаны хууль тогтоом зөрчсөнтэй холбоотойгоор гарсан төрийн албаны зөвлөлийн тогтоолын хэрэгжилт нь ямар байгаа. За мөн улсын их хурлаас төрийн албан агчийн ёс зүйн тухай хууль батлагдаад хэрэгжээд ирсэн. Энэ хүрээнд улсын их хурлаас төрийн албан агчийг урьдчилан сэргийлэх соён гээгүүрэлттэй холбоотой үндэсний хөтөлбөр баталсан. За мөн төрийн албаны зөвлөлийн дээрх ёс зүйн хорооноос ёс зүйн дэд хорооны ажиллах журмыг баталсан. За өөрөөр хэлбэл одоо энэ төрийн албан агчийн ёс зүйн тухай хуулийн хүрээнд төрийн байгууллагууд ёс зүйн дэд хороо байгуулж ажиллана. За төрийн албан агчийн ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол маргааныг шинэн шийдвэрлэн хийлгүүлэхээр энэ дэд хорооны ажлын хэсэг ажиллах. Эднэрт бас арга зүйн зөвлөгөө өгөх. За өнөөдөр одоо нийтдээ Сүхбаатар аймгийн төрийн албан агч нар төрийн албаны зөвлөлөөс 2023 онд одоо хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар танилцуулга. Цаашдаа бас юун дээр анхаарах энэ санал дүгнэлтийг нийт төрийн албан агч нартай мэдээлэл өгөх тэр зорилгоор өнөөдрийн энэ уулзалтыг хийж байна. Ингэснээрээ төрийн албаны төв байгууллагын төрийн албаны зөвлөлч нь энэ Монгол Улсын эмнэлэгт байгаа 226 мянган төрийн албан агчийн эрх шиг хамгаалдаг, гомдол маргааны шийдвэрлэдэг. Дээрээс нь ёс зүйтэй холбоотой асуудлыг бас хариалын дагуу ийм шийдвэрлэх, ийм нөхцөл боломж бүрэн эрхэм байдаг учраас энэ талаараа бас мэдээлэл хийж байгаамаа. За энэ удирдамжин дээр бас бид нар заасан байгаа. Энэ томилгооны зөрчлөлийг бас бид нар хэн шалгаж байгаа. За өмнө төрийн албаны зөвлөлөөс өмнө энэ томилгооны зөрчилтэйгөө бас арилгаж өгөөг нь үзэж байгаа. За аймгийн засаг даргатаа бид нар бас эдвэр хат даргатаа уулзсан байгаа. За мөн салбар зөвлөлийн дарга гишүүдтэйгээ за ёс зүйн дэд хороонд одоо ажиллах бас дарга гишүүд нарийн бичих нэртэйгээ уулзаж бас бид нар харилцсан, мэдээлэл солилцож арга зүй, заав зөвлөгөө өгсөн. За урьдчилан байдлаар манай хэн шалгалтын хүрээнд нийтдээ Сүхбаатар аймгийн 21 байгууллагын төрийн албан агчийн томилгоотой холбоотой асуудал дээр бол хэн шалгалт хийснээс 19 нь бол яг энэ хяналтанд хамрагдлаа. Хяналтанд хамрагдаагүй 2 байгууллага гэх юм бол улсын бүртгэлийн хэлтэс. За нөгөөх нь статистик хэлс. Энэ хоёр болохоор дээрээсээ томилгоотой хүний нөөцийн мэдээлэл нь тэнд байдаг гэдгээр энд хамрагд орсонгүй. За томилгооны зөрчил бол нийтдээ нэг 22 төрлийн албан агч нар дээр томилгооны зөрчилтэй байна гэж одоогийн байдлаар бол урьдчилан байдлаар дүгнэлтээ гаргалаа. Тэгэхдээ бид нар энэ байгууллагуудын удирдлагуудаа уулзахдаа за бид нарыг энэ төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар энэ тайлан хилцгээс өмнө энэ 22 зөрчлөө арилгах боломжтой. Хэрвээ арилгахгүй байх юм бол төр тучилсан хохирлыг тэр буруутай албан тушаалтаар нөхөн төлөвлөнө гэдэг бас албан ёсны бас мэдээллийг бол түр уулзалтаар өгсөн. Тэгэхээр бол энэ 22 бол яг төрийн албаны зөвлөлийн тогтоолоор албачихтаа бас буурах тийм магадaltaй байгаа. За өмнө төрийн албаны зөвлөлөөс хийсэн хэн шалгалтаар 44 томилгооны зөрчил байсан 44-өө арилгацсан байна. За хэн шалгалтын хүрээнд энэ төрийн албан агчийн хувийн эрг материалыг танилцаад засаг даргын хамгаан газар маш тийм үлгэрэл жишээгээр хувийн эргээ бүрдүүлсэн байна. Ер нь хувийн эрг гэдэг чинь хувь хүнтэй холбоотой бүх мэдээлэл их сурвалжууд байдаг учраас энэ дээрээ маш сайн үлгэр жишээ бол үзүүлсэн байна гэж бас ордсон байдлаар үзэхэр байна.